Зя бичлэгээ эхэллээ. За сайн бацхан залуучуудаа тэгээд манай MFT Wealth Academy-гийн онлайн курсын 8 дахь өдрийн хичээл эхлэх гэж байна. Тэгээд өнөөдрийн хувьд бүгдээрээ их хүнд сэдв бол үзэхгүй. Ганцхан сэдвийн талаар үзэх болно. Тэгээд энийг бол pivot points гэдэг. Pivot points тий. За тэгээд өнгөрсөн 2 өдрийн туршид залуучууд маань их хүнд сэдвүүдээр бөмбөгдүүлсэн chart patterns. За тэгээ өчигдөр бол Elliott wave theory, divergence гэдэг ерөн хүнд сэдвүүд байгаа. Тэгээд тийм учраас бас өнөөдөр жоохон тархич намраа, жоохон бас хагас хичээл орж одоо тий завсарлага өгөө гэж бодсон юм аа. Хэдий өнөөдөр хагас хичээл орсон ч гэсэндээ бүгдээрээ яг програма бүх програма үзээ дуусгуулна. Тэгэхээр та бүхэн бол санаа зовлтгоо. Өнөөдөр жоохон их дундчих. Жоохон тий тархи амраачих. Гэхдээ амрах болоогүй яг одоо бүгдээрээ pivot points үзэж байна. За өнөөдрийн аженда бол pivot points. Та нар магадгүй зарим нь pivot points гэдэг зүйлийн талаар сонссон байх, өөрсдөө судалгаа хийж үзсэн байх. Pivot points гэдэг нь бол ерөөсөө forex-ийн арахгүй болон хөрөнгөний зах зээл дээр одоо байнга арилжаа хийдэг хүмүүс бол ашигладаг, маш өргөнөөр ашигладаг. Тэгээд pivot points гэдэг зүйлсийг бол одоо хамгийн энгийнээр тайлбарлах юм бол одоо support level-үүд, ханшийн одоо support level-үүд болон resistance level-үүд болгон ашигладаг нэг ийм зүйлс байгаа. Тэгээд хамгийн одоо бас энгийнээр одоо тайлбарлах тэгээд pivot point-ууд нь ханшийн одоо хэлбэлзэл бөгөөд одоо эргэл хөдөлгөөнийг тодорхойлж байдаг support resistance түвшнүүд болон ажилт юм аа. За pivot points нь бол та нар одоо нөгөө Fibonacci retracement level-ийг санаж байгаа тийм Fibonacci retracement нь бас нэг ийм шатлалууд ингээд гардаг байсан шүү дээ. Тэгвэл pivot points нь ерөнхийдөө яг төстэй харагдана. Гэхдээ энэ хоёр бол шал хоёр өөр зүйлтэй. За Fibonacci retracement level-үүдийг одоо олохын тулд яагаад бид нар чинь swing low, swing high гэдэг одоо олдог шүү дээ тийм. Тэгэхээр одоо swing high low олон гэхээр те хүн хүнээс шалтгаалаад тэр хүн одоо swing low high одоо юугаар тодорхойлж байгаа гэдгийг шалтгаалаад бас Fibonacci-нууд заримдаа одоо хүмүүсийн хооронд зөрж болдог те. Жишээ нь одоо би энийг swing low гэж авъя гэдэг ингээд зурж яхад те. Би одоо жишээ нь ингээд зурж яхад зарим хүмүүс одоо би зөвхөн энэ өдрийнхийг бодноо. Би энийг swing low-оор авнаа гэдэг ингэж зурж болох жишээ нь те. Тэгэхээр ингээд Fibonacci level-үүд бол хүмүүсийн хооронд бол бас зүрх тохиолдол гарчулдаг. Pivot points-ийн хувьд бол pivot points-ийг одоо graphic platform дээр гаргаад тавихад бол хүн бүрийн хувьд яг адилхан түвшнүүд тогтдог тийм. Pivot points бол яг нэгдсэн томьёогоор бодогддог. Swing low, swing high бол сонгох шаардлага байдаг учраас зах зээл дээр нийт хүмүүс одоо нэгдсэн журмаар одоо нэг цэгүүдийг харж идэг гэсэн үг ээ. Тэр нь бол pivot points-ийн бас нэг Fibonacci-гаас нэг илүү давуу тал болж өгдөг байгаа. За тэгээд pivot points-ыг бол одоо ихэвчлэн богино хугацаанд тий өдөртөө одоо day trade хийдэг хүмүүс ашигладаг. Богино хугацаанд одоо өдөртөө хурдан ороод гарах одоо сонирхолтой арилжаач бол арай түлхүү одоо өргөнөөр ашигладаг. Тэгээд энэ pivot points-ууд нь яг л одоо support resistance түвшнүүд болж өгдөг учраас одоо тий хүмүүс pivot points дээр bounce trade хийж болно. Та нар одоо bounce trade гэдгээс санаж байгаа гэж найж байна тий. Support resistance-ээс ойрох юм бол bounce trade. За нэг эсвэл одоо pivot points-уудыг break хийх буюу pivot points-уудыг эвдлээд цааш явахд бол бас break trade бол хийдэг байгаа. Ийм хоёр төрлийн бол trade хийдэг тий. За тэгээд энэ зураг бол одоо pivot points-уудыг график дээр одоо гаргасан байдлыг бол харуулж байна. За тэгээд pivot points нь бол ямар ч график одоо програм дээр гаргаж ирэх боломжтой. За тэгээд indicator tools эсвэл одоо studies гэсэн сэсвүүд дотроос одоо сонгоод арилжааны програмын бол шууд автоматар бодоод гаргаад ирдэг юм аа. За би та нарт pivot points-ыг яаж гаргаж ирэх талаар одоо зааж өгье. Ягаад тэгэхээр хамгийн анх одоо pivot points-ыг гаргахад бол бүх өдрийн одоо нөгөө нэг өнгөрсөн одоо ханшийн түүхийн pivot points-уудыг гаргаад тавьчихдаг учраас айгүй олон зураас байгаад та нарын бас жоохон толгой эргэж магадгүй. Одоо жишээ нь TD Ameritrade дээр би одоо
pivot points гаргаад ирэх юм бол байна шүү дээ, тэ. Pivot points гаргаад ирэх юм бол одоо ингэж харагддаг байгаа. Тэгж бөөн зураас болчихсон ойлгохдохгүй, тэ. 30 ойлгохдохгүй бөөн зураас болчихно. За ингээд нэг ийм юм болчихж байгаа байхгүй юу. Тийм учраас толгой эргүүлэхгүй үүднээс би та нарт pivot points-ыг одоо яаж гаргаж ирж тавих вэ гэдгийг нь зааж өгье. За эхлээд хамгийн эхлээд би TD Ameritrade дээр яаж гаргах талаар явъя те. TD Ameritrade дээр studies гэдэг хэсэг рүү ороод те энэ баруун талд studies гэдэг хэсэг рүү ороод edit studies. За тэнгуүдээ энд одоо pivot points гэж бичнэ те. Тэгээ pivot points add selected apply гэдэг. За тэгэнгүүтээ бүгдээрээ энэ одоо settings-ийг жоохон өөрчлөх хэрэгтэй болно. Settings руу н ороод resistance 3 R3-ыг үзүүлэх үү? Yes, үзүүлнэ. S3-ыг үзүүлэх үү? Үзүүлнэ гэж сонгоод тэгээд show only today гэдгийг нь бид нэр yes гэдээ арчих. Бид нар зөвхөн одоо өнөөдрийн pivot points бидэрт хэрэгтэй байгаа шүү дээ. Бид нар өнөөдөр л арилжаа хийж байгаа шүү. За тэгээд та нар харсан те. Show only today гэдэг дээр нь yes гэх time frame бол 1 өдрийнхөөроо бид нар өнөөдрийн pivot points-ыг гаргаж байгаа. За тэгээд okay гэд apply гэд ингээ гаргаад ирэх юм аа. За энэ бол тэгээд өчигдөр өнөөдөр хоёрын pivot points-ыг гаргаж ирчих те. Яа ингэж гаргаж ирэх юм аа залуусаа. Ингээд нэг юм 1 2 3 4 5 6 7. За өчигдөр S&P 500 бол ерөөсөө энэ цэг дээр support авсаар байгаа л ингээд дээшээ яваад өчгсөн те. Тэгээ өнөөдөр одоо цаашид одоо энэ цэгээс дээшээ явж чадах нь яах нь гэдэг сонирн байна. За trading view та нар бас trading view гэх өргөнөөр ашигладаг гэдгийг ч юм бол би мэднэ. Тийм учраас trading view дээр одоо яаж гаргаж өгөхийг заая. За тэгээ бусад платформын талаар бол би ерөөсөө мэдэхгүй шүү. Та нар бусад платформ дээр яаж одоо pivot points-о гаргаж ирэх вэ, setup хийх вэ гэдгийг өөрсдөө судлаарай за. За одоо жишээ нь за болий юун дээр гаргая? Gold дээр гаргая. Gold full feature chart. За ингээд бусад бүх studies юмудаа догон байдлаар устгах. Yeah. Тэгээд trading view дээр хаана байгаа юм бэ гэхээр indicators гэдэг цэцний доор байгаа. Indicators руу ороод бүгдээрээ pivot points standard гэдгийг сонгоо. Зүгээр энгийн одоо стандарт нэг гэсэн үг тийм. За та нарын хувьд би одоо энэ settings-аа гоё өөрчилсөн болохоор над дээр бол ингэж гоё харагдаад байна. Та нарын хувьд дөнгөж гаргаж ирэхэд бол яг ийм ингэж харагдана. Яг ингэж харагдана заяа. За залуус маань trading view руу орсон уу? Та нар ингээ pivot points-оо яг намайг дагаад ингээ setup хийгээрэй. Хэрвээ юу байх юм бол та нар цээжлээд авчих те. За одоо pivot points-ыг гаргаад ирэх юм бол та нарт одоо ийм бүр ийм заваа юм харагдсан заяа. За тэгэнгүүт нь бүгдээрээ энэ settings дээр дараад тэ энэ одоо indicator дээр дараад баруун клик хийгээд settings руугаа ороод за бүгдээрээ энэ S5, S4 гэдгүүдийг бол авч хайнаа. S5, S4-үүдийг авч хаяад. За тэгээд S3, R3 гэдгээ бүгдээрээ гоё юм улбар шар өнгөөр тэмдэглэжээ. Өөр өнгүүдээр тэ. За тэгээд S2, R2 гэдгээ ингээд гоё ногооноор тэмдэглэжээ. За тэгээд ногооноор тэмдэглэхдээ энэ зураасаа жоохон өргөн болгох чинь энэ thickness гэдэг энэ доор ногоос энийгээ жоохон өргөн болгох чинь. За S1 R1 дээр бүгдээрээ энийг улаанаар тэмдэглэж. За тэгээд мөн жоохон өргөн болгох чинь тэ. За тэгээд pivot points буюу алтан дундаж одоо points-оо бүгдээрээ юм гоё тод цэхэр өнгөөр тэмдэглэж тэ. Тэгээ энийгээ мөн бас одоо өргөн болгох чийё. Яа ингэх юм бол та нар дээр нэг ийм юм гараад ирж байгаа. Одоо их айтайхан гоё харагдаад эхэлж байгаа шүү дээ, тэ. За тэгэнгүүт бүгдээрээ одоо энэ их хуучин одоо энэ pivot points-ууд бол бидэрт ямар ч хэрэггүй. Бид нэр ирээдүйн цаашдын pivot points-ууд бидэрт хэрэгтэй. Тийм учраас бүгдээрээ settings руугаа буцаж ороод inputs гэдэг зүүн гарталт байгаа энэ inputs руугаа.
За энэ type гэж юм те. Type гэдгийг нь бол traditional биш, бид нэр classic гэдгийг нь сонгоно. Classic шүү залуусаа. За classic. Тэгээ show historical pivots гэж байгаа. Энийг нь одоо бид нар бол клик хийцэн байгаа. Хэрвээ авчих юм бол зөвхөн өнөөд одоо энэ удаагийнх гарна. Хэрвээ сонгох юм бол өмнөх өдрүүд гарна те. За би яг өмнөх 1-2 өдрийнхийг харах дуртай учраас энэ number of pivots back гэдэг энэ хамгийн доотлохыг бол би 2 гэж сонгож байна. Тэгэх юм бол надад одоо 2хан өдрийн одоо энэ pivot points гарч ирдэг байх нэ. За тэгээд pivot points-ыг ашиглахдаа би ихэвчлэн 15 минутыг ашигладаг байгаа. 15 минутын одоо candlestick гэсэн үг те. За ингээ бүгдээрээ харчлаа. Ингээ бүгдээрээ pivot points гаргаад авчлаа. За жишээ нь өчигдөр gold яасан байх нь вэ? Өчигдөр gold ингэж унж ирээд S2 буюу support 2 дээр одоо support аваад тэгээд дээшээ өсөж яваад R1 буюу resistance 1 дээр resistance үүсгээд тэгээд доош онсон. Тэгээ өнөөдөр бол pivot points-ийн доор нэгдсэн боловч одоо дээшээ гарцсан. Яг одоо resistance 1 R1 дээр одоо resistance үүсгэсэн явж байна. За тэгээ энээс одоо доош унах үгүй юу гэдг нь бидний хувьд бол сонирн байна те. За pivot points ингэж гаргах юм аа ойлгомжтой залуусаа. Pivot points яаж гаргахаа та нар ойлгосноо. Жохон settings-ийг нь өөрчлөх хэрэгтэй. Тэгээд та нарын ашиглаж байгаа платформ дээр ямар байх нь ямар ч л байсан settings-ийг өөрчлөөд та нар минийхтэй адилхан ийм дүр зураг гаргаад ирэх хэрэгтэй. За тэгээ үргэлжлээд pivot points үзье. За мөн одоо те энэ зурган дээр харж байгаачлан одоо pivot points-ууд нь бол support болж байна. Доошоогоо support болж байна. Дээшээгээ resistance болж байна. Бид нар одоо альва үнэт цаас болон forex дээр арилжиж байгаа одоо value гэх мэтчлэн зүйлс бол ямар ч л байсан дандаа юм шатлал дагаж явдаг гэдгийг бид нар мэдж байгаа. Тийм учраас энэ бол тухайн өдрийн одоо шатлал болж болох нэ. Яг pivot points-ыг бас арай удаан time frame дээр ашигладаг хүмүүс ч байдаг. Гэхдээ миний хувьд надад одоо хамгийн их одоо ашиглагддаг буюу миний хувьд одоо болоод байдаг зүйл нь болохоор би нэг өдрийн дотор арилжаанд орох юм бол pivot points-ыг ашиглаад 15 минут дээр одоо би candlestick-ийг сонгоод тэгээ би бол арилжаанд хурдан орж гарах. Одоо энэ pivot points-ыг би хэлсэн шүү дээ. Арилжаанд хурдан орж гарах одоо day trade хийх сонирхолтой хүмүүс бол pivot points-ыг маш өргөнөөр ашигладаг гэж хэлсэн те. За энэ pivot points гэдэг байгаа нэгэнд одоо юу гэсэн үг юм бэ гэж бүгдээр үзье те. За одоо энэ P гэдэг энэ дунд нь байгаа зүйл бол одоо P гэдэг энэ дунд нь байгаа зүйл бол pivot point одоо pivot point буюу алтан дундаж гэсэн үг. Алтан дундаж болох одоо хамгийн гол одоо чухал одоо тэнхлэгийн цэг. Та нар одоо pivot point-ыг яагаад алтан дундаж гэж байгаа вэ гэдэг талаар одоо дараагийн слайд дээр энэ pivot point-ийн томьёог үзэхлээр бол ойлгох болно. За S1 бол support 1 тий хамгийн ихний support, S2 бол одоо хоёр дахь support төвшин. За тэгээд R1 бол одоо тий resistance 1, R2 бол хоёр дахь resistance төвшин гэдэг ингээд R3, S3 хүртэл бид нар бол ямар ч үс үзээд явнаа. За pivot points-ыг одоо тий одоо жишээ нь өнөөдрийн pivot points-ыг олохын тулд өчигдрийн одоо ханшийн open high low close тий нээсэн хаасан дээд доод одоо төвшнүүдийг харилцан авч үзэж бол одоо pivot points-уудыг тогтоож олдог байгаа. За pivot points-уудыг одоо яаж олдог вэ гэдээ бид нар одоо томьёог нь ингээ харах юм бол шүү дээ тий. За pivot point буюу манай одоо алтан дундаж одоо тэр төвшинтэй алтан дундаж төвшин олохын тулд яадаг гэхээр ерөөсөө л high low close гурыг хооронд нэмээд 3 туучдаг. High low close хамгийн ханшийн одоо хамгийн дээд тогтоосон цэг, доод тогтоосон цэг, тэгээд ханшийн хаасан цэг гурыг хооронд нь нэмээд 3 туучдаг. Тэгэж одоо бид нар дээр энэ P гэдэг байгаа шүү дээ. P гэдэг pivot гэсэн үг. Одоо алтан дундаж гэсэн үг тийм pivot. Энэ бол ерөөсөө ханшийг хаашаа явахыг нь бол шийдэх одоо гол тэнхлэг гэсэн үг юм аа. Энийг бол яаж олдог байх вэ? Ийм томьёогоор олдог байх нэ. Дээд доод хаасан үнийн саналуудыг нэмээд дундчилж байгаа тийм. За тэгээд дараагийн одоо юунуудыг яаж олдог? Одоо жишээ нь хамгийн ихний resistance нэг их тийм. Энийг яаж олдог вэ гэхээр
өмнөх өдрийн pivot point-ыг 2-оор үржүүлээд тэгээд хамгийн одоо доод цэгийг хасаад за support нэгийг яаж олох юм бэ гэхээр одоо өмнөх өдрийн pivot point-ыг 2-оор үржүүлээд high буюу дээд цэгийг хасаад гэдэг. Ерөнхийдөө бол pivot points-уудыг ийм томьёонуудаар ингэж олд юм аа. Бид нар бол яг pivot points-ыг яаж олох одоо энэ томьёог сурах ямар шаардлага байхгүй те. Бидний graphic platform chart-ийн software-үүд бол биднэрт энэ болгоныг бол автоматар гаргаад өгөх учраас бид нар энэнийг яаж олох талаар одоо томьёогийн цээжлэх талаар ч юм уу те санаа зовх хэрэггүй зүгээр энэ томьёо юуг илэрхийлээд байгаа юм бэ гэдгийг л бид нар ойлгох хэрэгтэй. За жишээ нь энэ одоо support гэж чинь те support болох level юуг илэрхийлээд байгаа. Pivot points-ыг өнгөрсөн одоо өдрийн те алтан дунджийг 2-оор үржүүлээд high-ыг хасна гэж байгаа шүү дээ. За support 2 бол pivot points-оос хасах нь high-аас хасах нь low ч гэдэг юм те. Эднийг бол ингээд ойлгох хэрэгтэй. Юу илэрхийлээд байгааг нь ойлгох хэрэгтэй. За тий одоо жишээ нь энэ pivot points бол те өмнөх одоо арилжааны одоо цонх одоо нээгдсэн хаагдсан өмнөх өдрийн шүү. Бид нар одоо нэг өдрийн pivot points-ыг дандаа авч ярьж байгаа учраас те арилжааны цонх хаагдсан нээгдсэн болон биш хамгийн дээд болон доод цэг болон хаагдсан үнүүдийг аваад дундчлаад бид нарт энэ pivot одоо point гэж нь алтан дунджийг өгж байгаа байх нэ. Дагуу залуусаа pivot points ойлгомжтой гайгүй амархан байгаа юм шүү дээ, тэ. Ерөнхийдөө тэр өдрийн одоо support resistance level-үүд бид нар одоо жишээ нь ханш одоо яашгүй ойлгомжтой гэж. За бид нар одоо жишээ нь ингээд те ханш одоо ингээд зүгээр ингээд явж гин гэж бодъё л та. Одоо ханш зүгээр л ингээд явж гин гэж бодъё те. Тэгэхээр бид нар ингээд за ямар ч байсан нэг энд бол ингээд resistance байгаа юм байна гэж бид нар ингээд яг харж болж байна те. Түүнээс бол яг хаана очоод одоо resistance үүсэх юм, яг хаана очоод зогсох юм гэдэг талаар бол бид нараас төдийлэн сайн ойлголт байхгүй шүү дээ. За яг бид нар ингээд за энэ resistance байна гэж бодож болж байна. За энэ доор энд бол support байна гэж бид нар харж болж байна те. За энэ доор бол support байгаа юм байна гэж бид нар харж болж байна. За тэгээ ханш бол ингээд нэг юм би одоо яг 15 минутаар л хараад байна л та. За энд бол ингээд нэг юм uptrend маягийн юм үүсээд явж байгаа юм байна гэж бид нар бол харж болж байна. За энд магадгүй юм double bottom үүсэж байгаа юм шиг дүр зураг харагдаж байна. За тэгээд одоо энэ дээрээ бүгдээрээ pivot points-о залгаад харах юм бол өнөөдрийн хувьд ханш одоо яаж явах вэ бүр гоё ойлгомжтой. За бидний энэ зурсан resistance төвшин болвол бас одоо тий энэ pivot points-ийн resistance нэгтэй бас нэг төвшин гэж байгаа юм байна. Өнөөдөр одоо энэ тий ханш бол яг энэ R1 болон энэ бидний зурсан resistance хоёр төр ирээд одоо ингээд жоохон унаад одоо буцаа дахиж шалгах гад явж байна. За хэрвээ унаж ирэх юм бол одоо хаана тогтох юм бэ? Тэгээ бидний спортыг бидний спорт тий энийг гатлах юм бол доор нь бас ийм спорт байгаа юм байна. Тэгээ бид нар ингээд ийм харах одоо төвшнүүд л биднэрт одоо тогтоод байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол энэ бол сайхан. Тэгээ хамгийн сайхан зүйл нь бол бүх арилжаачид яг энэ адилхан төвшинг харж сууж байгаа гэж бодглохоор гоё байсан тийм. Fibonacci-гийн хувьд бол бид нэр өөрсдөө swing low high одоо хаагуур сонгоно бас алдаатай сонгоцсон ч байж болно. Тэгэх юм бол бидний одоо хариулт зөрөөд явчихдаг учраас pivot points-ийн илүү даваа талтай байдаг. Яг тэр өдөрт одоо арилжаанд ороход тийм. Түүнээс бас одоо pivot points-ыг Fibonacci-гаас бүр тэр чигээрээ илүү гэж бол би ерөөсөө яриаггүй шүү дээ. За pivot points-ыг бид нар одоо яах гэж сураад байгаа? Бид нар арилжаанд орох гэж сураад байгаа тийм үү? Тэгэхээр бид нар pivot points-ыг яаж арилжаанд ашиглах юм бэ гэдэг талаар одоо ярья. За pivot points-ыг арилжаанд ашиглахад бол хамгийн нэгдүгээрт бол бид нар range bound trade хийж болох тийм. Range bound trading буюу ханш нэг цагаас нөгөө цэг, нэг цэгээс нөгөө цэг, нэг цэгээс нөгөө цэг рүү шилжилт хөдөлгөөн хийж одоо хэлбэлцэж яхад бол бид нар арилжаанд орж ашиг хийж болно. За тэгээд одоо хамгийн энгийнээр л тайлбарлав те бид нар яг л энийг support resistance шиг ашиглана. Support дээр доошоо одоо support дээр ойгоод өсөх юм бол яах вэ? Бид нар long хийдэг.
resistance-ээс унах юм бол яадгүй бид нэр зардаг те. Тэгээ ханш одоо тодорхой pivot төвшнийг олон удаа нэвтлээд одоо гатал одоо шалгаад те нэвтэлж чадахгүй байх юм бол тэр pivot төвшин бас л одоо хүчтэй support resistance болж идэг байх нэ. Бидний нөгөө support resistance-ийн хууль бас одоо яг pivot points дээр бол хүчтэй нөлөөл нөө ханш тодорхой pivot points-ыг одоо нэвтэлж чадахгүй олон удаа шалгаадах юм бол тэр нь хүчтэй support resistance болно те. За тэгээ ингээд pivot хийгээд нааша цаашаа ингээд pivot хийгээд хэлбэлзээд ихийг бас pivot хийх эсвэл одоо pivoting гэж бас одоо ярьдаг байгаа те. За одоо жишээнтэй бид нар одоо ямархуу байдлын арилжаанд орж болох вэ гэхээр одоо жишээ нь бол те ханш одоо доор одоо оршиж байгаа нэг pivot point-ыг одоо доош нэвтэлж чадахгүй байх юм бол те энийг бид нэр support болж гинэ гэж үзээд те дараагийн удаа нэг дахиж нэг ойхот нь бол бид нэр buy хийм одоо long арилжаанд орж болж байна. За тэгээд stop loss-ыг бид нэр хаана тавих вэ? Support болж исэн pivot point-ийн доотлын pivot point-ийн доор long арилжааны support loss-ыг бол тавина те. За тэгээ pivot point-оос дээшээ одоо long орох юм бол S1-ийн доор тавина. За S1-ээс long орох юм бол S2-ийн доор stop loss-ыг тавина. Тэгээд хэрвээ R1-ээс long орох юм бол PP-ийн доор одоо stop loss тавина. Явчих болно. За бүгдээрээ нэг жишээ олж харъя. Одоо жишээ нь одоо энэ зургийг харах юм бол те ханш бол resistance 1-ээс ерөөсөө уналгүй. Одоо энэ ханш бол бүр нэгтгэхдээ бол resistance 1-ийн дээш одоо gap up хийнэ. Гэхдээ энэ бол gap up хийж нэгтсэн байна. За манай залуус хэлээрээ яахаар gap up болдог вүлээ хүмүүс бас асуугаад байдаг. Яахаар gap up болж ханш одоо ингэж өсөрч нэгддэг вүлээ? Яг зүйтэй. Яагаад ингэж одоо gap up болд юм бэ гэхээр ханш бол яг нэгдэг акшнд бол одоо энэ ханшийн эрэлт тухай одоо энэ үнэт цаасны одоо худалдан авалт бол маш их байсан байна гэж үзнэ gap up болоход бол тэгээд эрэлт одоо нийлүүлэлтээс хамаагүй их байсан учраас одоо энэ өмнө нь энэ хаасан ханшин дээрээс одоо арилжааг биелүүлэх боломжгүй болсон учраас ханш бол өсөж одоо gap up хийж нэртэй. За gap down хийхэд яах вэ гэхээр эсэргээрээ те нийлүүлэлт ихсэн байна. Ханш одоо нэгтгэхээс өмнө зарлалтын одоо захиалга маш ихээр орж ирсэн байна. Тэгэх юм бол gap down хийж нэгддэг. За одоо тэгээд энэ ханш бол одоо ингээ gap up хийж нэгдээд доошоо явсан боловч одоо resistance 1-ийг доошоо гатарч чадсангүй. Энэ бол яг одоо өчигдөр болсон одоо S&P 500-ийн бол жишээ. Би бол S&P 500 дээр short орчихсон байсан те. Тэгээд өчигдөр одоо ингээд буцаа жоохон унж ирээд энэ resistance 1-ийг гатлаад цаашаа явчих уу гэж би гордод хараадсан боловч ерөөсөө тэгэж явсангүй. Тэгээ би бол $2000 алдагдaltaй өчигдөр S&P 500-аас гарлаа. Тэгээд ер нь ингээд те бүтэн анхаарлаа арилжаанд өгөөгүй байгаа үедээ арилжаанд орж болохгүйгийн бас одоо хичээл сургамж одоо надад болсон. Тийм болохоор би одоо сургалтаа дуустал арилжаанд орохгүй гэж бол хичээж одоо мэрийх болноо. За тэгээд бид нар бол ингээд энэ resistance 1-ээс ханш одоо ингэ унахгүй байгаа учраас бид нар яах вэ? Аль болох buy тал руугаа те long арилжаанд орохыг бол ирмэлцнэ. За хэрвээ одоо биш үү те бид нар одоо энэ long арилжаанд орлоо гэж бодоход хэрв одоо та одоо илүү түрэмгийн арилжаач буюу те stop loss-ыг маш багаар барих дуртай хүн болвол одоо яг энэ ханшийн одоо энэ low хийсний доох нь бол энд одоо stop loss-а тавьж болно те. Гэхдээ ханш аль хэдийн resistance 1-ийн дээр дор ороод ингээд савлаад яваад байгаа учраас маш амархан stop loss цохих боломжтой болчихно. Тийм учраас бид нэр арай жоохон хүлээцтэй байж одоо stop loss-ыг бол long арилжааны stop loss-ыг бол дараагийн одоо доотлын pivot point-ийн доор одоо ингэж stop loss-ыг тавьж өгнө. Ингээ одоо бидний stop loss цохихын тулд те ханш бүр доошоо орж ирээд pivot points-ыг гатлаад тэгжиж бидний stop loss цохихдох тул бид нэр одоо хангалттай хамгаалттай гэж үзнэ. За хэрв одоо те үнэхээр pivot points доошоо эвдрээд ингээд бидний stop loss болчих юм бол
бид нэр арилжаанаас гарах хэрэгтэй. Бид нэр ашиг аваад арилжаанаас автоматар гарна шүү дээ. Яагаад вэ? Яагаад тэгэхээр бид нэр хамгийн анх арилжаанд орсон шалтгаан маань юу байсан бэ гэхээр resistance 1 барьсан байсан тий. Түүнээс зүгээр одоо ингээд pivot points-ыг гатлаад унаад ирэхэд нь бид нэр арилжаагаа барайл суугаад ах юм бол энэ юу болох вэ? Зүгээр л гордлох дээр л одоо дэнчин тавиал суугаад байгаагаас ялгаагүй бол гордоо л суугаад байгаа тий. Өсчөөсөө энэ жоохон өсөх болов гэж харсан чинь унчлаа гэдэг тийм жишээ амар их байдаг шүү. Хүмүүс надад тийм амар ярьдаг. Би тэгэхээр асуудаг. Юуг нь хараад ирсэн. Чиний анх орсон арилжаа чи худлаа болцсон гэвэл тэгээ арилжаагаа аваад гарахгүй байсан. Тэнийг юм уу айшиж гэдэг байхгүй. Тэгэхээр бидний анх орсон арилжааны шалтгаан худлаа болчих юм бол гарах хэрэгтэй тий. За тэгээ гарахтаа яг хав бид нар жоохон давхар хамгаалалттай байжгаад ханш одоо resistance нэгээс унж ирээд pivot points дээр тий ойгоод буцаж болно. Ягаад тэгэхээр энэ resistance нэг аль хэдийн нэг удаа эвдэрчихсэн байх шүү дээ тий. Зя тэгээ хэрвээ бид нар одоо эндээс long арилжаанд орсон бол бидний profit target буюу тий ашигаа авах одоо target маань бол дараагийн resistance point-ийн одоо тий хооронд бол авах ашигаа одоо авах юг бол тавьж болох юм аа. Ягаад тэгэхээр бид нэр эхлээд одоо resistance 2-ыг шалгах хэрэгтэй тий. Resistance 2-ыг дээшээ гаталж чадах юм бол resistance 3 бол дараагийн resistance болно. Тийм учраас бид нэр энэ хоёрын хооронд бол profit target-а тавьж болох байжээ. За тэгээ өчигдөр би тий short арилжаа барай суугаад ахын оронд би short арилжаанаасаа гараад шууд long арилжаанд орчихсон байсан болвол яах байсан бэ? Тэгэхээр бам. Ямар сайхан ашиг. Өчигдөр S&P 500 чинь баг хэдэн 100 pip өссөн бэ? Чинь баг 100 хэдэн pip. 150-60 pip өссөн байх шүү. Тэгээ би бол $2,000 алдагдлал хүлээхээсээ илүүтэй одоо $2,500-3,000 ашиг хийх боломжтой байжээ. Тэгээд миний одоо буруугаас болж би өөрөө өчигдөр алдагдлал хүлээсэн байх тий. Зя pivot points ашиглан яаж bounce trade хийх ойлгомжтой залуусаа support барьж ин те support барьж байгаа учраас бид нэр long арилжаанд орсон байна те. Зя амга бид нэр gold-ийн талаар яриаггүй байна. Бид нэр яг одоо pivot points-ийн талаар ярьж байна. Бид нэр chart өрөөнд ороод ирэхлээрээ бид нэр одоо gold double bottom үүсэж чинь тэр ингэж чинь энэ ингэж чинь гэд хамаагүй ярьж бол. Яг за энэ юу вэ? Мөнхчин Отгонбаатаргээ хэн ороод ирсэн бэ? Энд чи надтай адилхан нэртэй хүн юм биш үстэй. Мөнхчин Отгонбаатар гэж чинь энэ дээр. Зя дараагийн жишээ. Бид нэр та нар одоо баг мэдж байгаа бах те. Мөнхчин болвол альва юмд давхар баталгаа авдаг учраас альва сэдвийг үзэхдээ заавал 2 жишээтэй. Хоёрын 2 жишээ заавал барьж ирдэг. Тийм учраас 2 дахь жишээг үзье. Бидний 2 дахь жишээ юу байх вэ? Мэдээж long орж болж байгаа юм чинь short арилжааны жишээ байж таа тийм. За хэрвээ одоо биш үү ханш одоо дээр нь оршиж байгаа дээрээ байгаа pivot points-ыг дээш нэвтэлж гарч чадахгүй одоо resistance үүсгээд олон удаа эргэж унаадах юм бол бид нэр энэ pivot points-оос short хийн одоо sell арилжаанд орж болно те short хийж болно. За тэгээ энд short хийхдээ бид нэр stop loss-ыг хаана тавих вэ? За манай залуус хэлээрэй. Бид нэр одоо short хийж арилжаанд орохдоо stop loss-ыг хаана тавих вэ? Тодорхой нэг төвшин дээр ханш гаталж чадахгүй байлаа гэж үү. Бид нэр short хийж орохдоо хаана тавих вэ? Дараагийн resistance дээр маш зөв. Маш зөв. Дараагийн resistance дээр бид нэр stop loss-ыг тавина тий. Ханшийн давж гаталж чадаагүй pivot төвшнөөс нэг төвшин дээгүүр тавина. Бид нэр short арилжаанд ороход нэг төвшин дээгүүр stop loss-ыг тавина. Бид нэр long арилжаанд ороход нэг төвшин доогуур stop loss-ыг тавина тий. За тэгээ одоо жишээ нь resistance нэгийг нэвтэлж чадахгүй бид нэр short арилжаанд орох юм бол stop loss-ыг resistance 2-ын дээр тавина. Pivot points-оо short орсон бол stop loss-ыг resistance 1-ийн дээр тавина гэдэг яваа тий. За энэ жишээг бүгдээрээ харчия. За энэ жишээ бол өчигдөр одоо gold дээр гарсан жишээ байгаа. Би бол яг ингээд энэ pivot points-уудын жишээг бол өчигдөр сууж агаад за яг амьдрал дээр өчигдөр болсон
одоо жишээ юу вэ гэж харж байгаад бол би энэ жишээнүүдийг татаж авчирсан юм а залуусаа. Тийм болохоор та нарт илүү амьдралд ойр одоо эргүүлээ та нар trading view руугаа ч юм уу өөрийнхөө арилжааны платформ дээр гаргаад хараад өчигдрийн pivot points-ыг харах юм бол яг одоо миний энд ярьж байгаа харагдах болно. За энэ зургийг харах юм бол те ханш бол эхлээд pivot points-ийг доор нээгдсэн. Тэгээ pivot points-ийг доор нээгдээд ингээд support нэгийг бол гатлаад хөөхөн унаад ингэж одоо явж байгаад те. Тэгээд S2-оос бол энэ хавьяас бол support аваад тэгээ буцаад дээш өссөн байна. Энэ бол ингээд аль тал руугаа те. За pivot points доор нэгтлээ доошоо явбал гоожлоо шүү short орч болж байна те. За тэгээ буцаад эндээс одоо support хараад бол бид нэр long арилжаанд орж болох байжээ. За тэгээ long арилжаанд орсон чи яасан? S1-ийг нэвтлээд pivot-ийг нэвтлээд за тэгээ цаашаа орчоод R1 дээр бол айхтар resistance үүсгээд энэ юу? Long wick те. Урт зүү одоо үүсгээд. Урт зүү үүсэхэд бид нар одоо яах вэ те? Урт зүү үүсгэхэд бид нар аль болох short арилжаа орохыг бол бид нар харнаа. Дээрээ урт зүү үүсгэх те. За тэгээ бид нар одоо эндээс short орлоо гэж бодъё л доо. Хэрвээ бид нар илүү одоо төрөмгийн арилжаачд байсан бол stop loss-ыг яг энэ одоо зүүний дээр тавьж болно те. Гэхдээ бид нар илүү хүлээцтэй арилжаачд учраас бид нар stop loss-ыг дараагийн одоо pivot points-ийн дээр тавих юм а. Бид нар resistance 1-ээс short орсон, stop loss-ыг resistance 2-ын дээр тавина. За мөн адил одоо тэр resistance 1-ийн одоо дэх нь энд одоо stop loss тавих нь хэдий одоо stop loss-ийн хэмжээ багч гэсэндээ ханш бол хэлбэлцээд маш амархан бид нар stop loss болоод гарчиж болно те. Тийм учраас бид нар stop loss-оо дараагийн одоо дээд түвшний дээр бол тавина. За тэгээд resistance-с унаад resistance-ийг гаталж чадахгүй цаашаа унахтаа яасан байх вэ? Оо nice. Тэ? Энд бол resistance үүсгэлээ доошоо одоо гоочлоо тэ. Бид нар одоо ямар confirmation авч энэ арилжаанд орж болох байсан бэ гэхээр за миний хувьд бол би одоо хурдцтай day trade хийж яхад бол би энэ resistance шалгаад унахад би жижиг одоо position-аар арилжаанд орж тэ шалгах маягаар голын хүйтэн үгүй бид нар одоо бүтэн биеэрээ ороо шалгачдаг шүү дээ. Хөлнийхөө үзүүрийг хийж шалгадаг. Тийм учраас би бол эхлээд жижиг арилжаагаар бол энд нэг удаа бол short ороод stop loss-оо энд тавиад. За тэгээд ханш одоо эндтэй spinning tops хийгээд ингээд улаан candlestick гарч ирээд доошоо гоожоход бол би дахиад нэг арилжаанд орж болчихно те. Хоёр дахь арилжаа. За тэгээд нийтдээ stop loss-оо одоо би яах вэ? Stop loss-оо доошлуулад resistance 1 дээр тавьж болчихно те. За одоо би энийг юу яриад байгаагаа та нарт одоо яг амьдрал дээр жишээн дээр одоо тайлбарлая. За бид өчигдөр бол gold яг ийм юм болсон те. Тэгээ би бол одоо day trade хийж байгаа, хурдтай trade хийж байгаа учраас те би одоо эндээс ингээд энэ зүүг олж хараад одоо магадгүй би нийт орох позишныхоо 30%-аар те 3.1-ээр би одоо short орлоо гэж бодлоо эндээс. 3.1 short. Тэгээ миний stop loss одоо хаана байх вэ? Stop loss маань бол би энд тавина те. За тэгээд ингээ харсан чи ханш яасан? Spinning tops хийгээд тэгээд доошоо улаан candle орчихсон. Тэгэхэд би энд дахиад нэг short орж болж байна. Дахиад 3.1 нийт орох позишныхоо дахиад 30%-аар short орж болж байна. Надад confirmation те давхар баталгаа short. Эндээс одоо те энэ pivot одоо нэвтрээд доошоо. За би одоо stop loss-оо яах вэ залуусаа та нар надад ID өгөөч та нар надад саналаа хэлээч би stop loss-оо одоо яах вэ? Pivot задраад орчихсон шүү дээ. Би stop loss-оо одоо яах вэ? Зүйтэй. Stop loss авчирна шүү дээ. Stop loss-оо доош нь авчирна те. Дээр тавьчихсан байсан нөгөө stop loss-оо доошлуулад би нэгсэндээ энд тавина гэсэн. Тэгэхээр миний одоо risk management буюу эрсдлийн одоо менежмент их айтайхан болчихж байгаа биз. Хэрвээ ханш буцаж эргээд resistance 1-ийг цохиод миний stop loss гарах юм бол би зөвхөн энэ арилжаан дээр л алдагдчихлээ те. Энэ арилжаан дээр бол алдагдал хүлээхгүй. Тэ? Арилжааны дундуур stop loss өөрчилж бололгүй яах вэ? Edit order гэд order-оо одоо өөрчлөе гэд болно.
Stop loss өөрчилж болохгүй байсан бол одоо энэ чинь арилжаанд орох юм бол байхгүй шүү дээ. За тэгээд дараа нь яаж болох байсан? За дараа нь одоо support 1 задрахад тий задарсны дараа яг ингэ дөнгөр задарч яхад бол би арилжаанд орохгүй. Яагаад тэгэхээр доороо урт зүйтэй candlestick гарч шít. Энэ дээр бол би арилжаанд. За тэгсэн чинь дараа нь ийм одоо ногоон candlestick гарахад бол би арилжаанд орохгүй. Арилжаагаа барьжлаа. За тэгээд ийм улаан candlestick гараад дараагийнх дээр confirm хийхэд бол би энд дахиад нэг удаа шортолж орж болчихно тий. За одоо би stop loss-оо яах вэ? Одоо миний stop loss хааш нь тавигдах вэ? Stop loss-оо би яах вэ? Stop loss-оо дахиж зүүн тий. Тэгээ миний stop loss одоо pivot points-ийн дээр гарлаа. За одоо би яасан? Хэрвээ stop loss цохигдвол би одоо яах вэ? Stop loss цохигдсон ч гэсэндээ би яах вэ? Ямар ч алдагдaltaгүй энэ арилжаанаас гарна те. Ямар ч алдагдaltaгүй. Хэрвээ stop loss цохих юм бол би энэ resistance 1-ээс орсон арилжаанд ашиг хийн. Pivot points-оос орсон арилжаанд бол break even, support 1-ээс орсон арилжаанд бол алдагдaltaгүй. Ингээд миний одоо юу баг 0 байх нэ. Миний одоо эрсдэл 0 те. Би одоо нэгсэндээ энд short ороход миний эрсдэл 0 болчихж байгаа. Би эрсдэлгүй арилжаанд орж байгаа байхгүй. Эрсдэлгүй арилжаанд орох ямар гоё вэ залуусаа та нар бодоод үзтээ. Та нар $1 алдахгүй арилжаанд орж ирээ боддоо. Яг л ийм боломжийг бол өчигдөр голд дээр бол гаргаж ирсэн байна. Хэрвээ би stop loss-оо энд тавьсан байсан бол яах вэ? Stop loss-оо дээр байсан бол яах вэ? Миний эрсдэл амар өндөр байгаа юм шүү дээ. Би энэ support 1-ээс орсон арилжаанда ийм том алдагдал хүлээж чинь. Би стилтэй алдагдaltaй байж болох учраас миний сэтгэл зүй ч гэсэндээ жоохон хэцүү. Байх бол. Харин stop loss-оо би ингээд энд авчраа тавихаар үгсэн. Ам биш, заяа биш. Stop loss болно л үс. Тэртээ дэргүй эрсдэлгүй юм чинь. Би энийг жоохон барьчих. Энэ жоохон унах гадах шүү. Тэгээ би жоохон барьсан бол ингээд доошоогоо овоо сайхан support 2 бүр задраад ингээд овоо сайхан ашиг хийх боломжтой байжээ залуусаа. Одоо day trade хийхэд бол яг л ингэж л хийдэг. Day trade-ийг бол хүн manage хийдэг. Manage хийхтэй удирдах гэж одоо энэ бол ерөөсөө л юм. За тэгээд day trade-ийг яаж manage хийх талаар, position-оо яаж тохируулах талаар, яаж ингэж одоо талаар те энийг бол scale in гэдэг үггүй. Scale in буюу scale out. Энийг бол яаж ингэж тохируулдаг талаар бол бид нар дараа 7 хоногт үзэх болно. Зүгээр одоохондоо би та нарт idea болгож, санаа болгож энэ талаар ярьлаа шүү залуусаа. За pivot points гоё залуусаа ямар шүү байна да? За сая support 1 2 3-ын одоо аль нь илүү хүчтэй вэ гэж юм те. За хүчтэй хүчгүйгийн талаар яриа. Support-ийн хүчтэй хүчгүйгийн талаар. Мэдээж pivot points-тэй хамгийн ойрхон байгаа support буюу resistance бол хамгийн түрүүнд хүчтэй ч байж болно. Эсвэл хамгийн хүчгүй нь байж болно. Яагаад вэ? Ханш маш хүчтэй хөдлөө явах юм бол resistance 1 support 1 бол маш хүчгүй байж болно те. Хэрвээ ханш одоо их хүчгүй хөдлөх юм бол энэ бол маш хүчтэй support болно. Ханш хүчтэй хөдлөө явуучих юм бол яг resistance 3S3 бол бас хамгийн одоо горьдлого тавьж болох support resistance level-үүд болно те. Тийм учраас аль нь яг хүчтэй, аль нь хүчгүй гэсэн зүйл бол байхгүй. Ханш энэ төвшнүүдээр ирээд яаж react үзүүлж чинь. Энэ төвшнүүдээр ирснийхаа дараа ханшийн ааш зан яаж ийн гэдэг талаар л бид нэр судлах хэрэгтэй. Түүнээс за support 2 л өстой хүчтэй байх ёстой доо гэд ингээд байгаад байж болохгүй те. Яа үргэлжлээд явъя. Өнөөдөр бүгдээрээ завсарлага авахгүй шууд үргэлжлээд дуусгах болно заа яа. Угаасаа хангалттай одоо богинохын хичээл байгаа шүү дээ өнөөдрийн хувьд бол. Яа дараагийн жишээ бид нар мэдээж одоо bounce trade хийж байгаа юм чинь те. Bounce trade хийж байгаа учраас бид нар мэдээж одоо break trade хийж болно те. Breakout. За support resistance бол мөнхийн одоо нэг байрандаа ингээд бариад
нэг төвшнөө ингээ барайл ханшиг бариад байгаад байдаггүй гэдгийг бид мэднэ шүү дээ. Өмнө нь үүссэн одоо support задардаг, support задраад resistance болдог, resistance задраад support болдог гэдэг. Support resistance хоёр бол задардаг аа. Тэгэхээр энэ задралын үед бас бид нар арилжаанд орж чаддаг байх хэрэгтэй. Pivot points-ууд задраад явхад бид нар арилжаанд орж чаддаг байх хэрэгтэй. За тийм учраас бид нар зөвхөн одоо pivot points-ыг ашиглаад зөвхөн bounce trade хийн, нэг trade нэг газараас буцахаар бид нар одоо bounce trade хийн гэдэг суугаад байж болохгүй. Бид нар маш одоо арилжаач хүн болвол маш одоо уян хатан одоо бодол санаатай те маш сайхан уян хатнаар сэтгэж явах ёстой. За уян хатнаар сэтгэж байгаагийн жишээ бол энэ байна те. Эндээс яасан bounce явагдсан. Бид нар bounce short хийлээ. Тэгээд үргэлжлүүлээд явахдаа position add хийхдээ шинээр одоо арилжаа нэмэхдээ бид нар break trade хийгээ явсан байгаа шүү дээ. Break trade хийсэн. Яа, тэгээ break trade хийхдээ энэ одоо юу вэ? Давхар слайд болсон. За бид нар одоо breakout trade хийхэд бол бид нар хоёр төрлөөр арилжаанд орж болно гэж мэднэ. За манай залуус хариулаарай. Breakout trade хийхдээ бид нар ямар хоёр төрлөөр арилжаанд орж болох вэ? За энэ дээр бол эхнийх нь бол байна те aggressive way. Aggressive way буюу шууд орж болж байна. За нөгөөх нь юу? Нөгөөх нь юу? Pullback хүлээх те. Pullback хүлээх буюу одоо safe way. Safe way буюу pullback-ийг хүлээх. За aggressive way нь бол мэдээж та нар мэдж байгаа те. Ханш дөнгөж breakout хийгээ задрах юм бол pivot points-уудыг шууд задлж яхад бид нэр арилжаанд орж болно. За энэний давуу тал нь бол юу юм бэ гэхээр ханшийн одоо шинэ тренд хөдөлгөөн болвол бид нар одоо эртхэн шиг орч чадна, мөн ашиг хийх мөнгөн дүн маань арай их байж болно. Харин сул тал нь бол юу юм бэ гэхээр айгүй олон удаа бид нар fake out нөрчиж болно. Одоо ханш breakout хийснээр бид нар арилжаанд орсон чинь ингээл явчих болно тийм учраас бас боломжтой хэрэгтэй болт юм аа. За мэдээж aggressive way нөгөө тал нь бол safe way буюу бид нар одоо ханш гаталсан газараа одоо pull back хийж дахиж нэг шалгахыг бол хүлээхтэй. За тэгээд яаж одоо баттгах юм бэ гэхээр ханш одоо ямарваа нэгэн level буюу төвшинг одоо эвдэллээ гэж бодоход тухайн төвшинг буцаж одоо шалгаад унах нь өсөх нь гэдгийг бол бид нар хүлээж хийж арилжаад авах юм аа. За бүгдээрээ одоо энэ жишээг харчих те. Энэ бол өчигдөр гарсан одоо эн чинь цаа үз ямар хувьцаа илээ. За би ямар хувьцаа байсан мартчих. Гэхдээ ямар ч байсан энэ жишээг бүгдээрээ одоо ингээ харчих. За хамгийн анх одоо ханш одоо арилжааны цонх нээгдэхэд л одоо pivot points-ийн одоо доор нээгдсэн юм тий. Pivot points-ийн доор нээгдсэн. Тэгээд одоо ингээ доошо нэвтлээд орж ирэхэд тий. Доошо нэвтлээд орж ирэхэд бид нар энэ улаан candle дээр шууд одоо short арилжаанд орж болохгүй байсан байна. Яагаад вэ? Яагаад тэгэхээр энэ улаан candle-ийн дараа ногоон candle гараад ирсэн шүү дээ. Бид нэр улаан candle-ийн дараа шууд улаан candle гарч ирсэн бол short арилжаанд орж болно. Гэтэл ногоон candle гараад ирсэн тий. Шууд хаасан цэгээсээ дэше бараг бүтэн ногоон candle гараад. Тийм учраас бид нар pull back-ийг хүлээх хэрэгтэй гэжээ. За тэгээ pull back-ийг хүлээсэн бол 1 2 3 удаа бараг шалгаж байгаа тий. Support нэг дээр одоо шалгаад тэгээд доош онгосон байна. Тэгээд бид нар бол 2-3 удаагаа ингэ шалгалтан дээр бол short арилжаанд орж болно. За энд бол safe way-ээр одоо арилжаанд орсон илүү боломж юм байна ч тий. За тэгээ ханш бол цаашид унаж явахдаа одоо юуг гатлаад тий. Support 2-ыг бол гатлаад гаталсны дараа бас л одоо яагаагүй follow through буюу яг одоо цаашид үргэлжлүүлэх юм бол candlestick бол гарч ирээгүй. Тийм учраас бид нар бас хүлээсэн бол те бас буцаж одоо pull back хийгээд энэ дээр pull back хийхдээ бол spinning tops үүсгэж байгаад те тэгээд доош унсан байна. Бид нар бол энэ spinning tops-ыг reject хийлээ, support 2-ыг бол дээшээ reject хийлээ гэж хүлээж аваад бас short арилжаанд орсон бол болох байжээ. За харин энд яах вэ? Support 3 задрахад бол яах вэ? Support 3 задрахад бид нэр aggressive үүсгэх нь бол бас боломж юм байж. Яагаад тэгэхээр энэ бол бүтэн Maru Bozu candle те бараг бүтэн улаан candle задарч орж ирсэн. За тэгээд дараагийн candle бол support 3-ыг бас reject хийх буюу support 3-ыг одоо түлхсэн одоо candleтэй түлхээд
нэвтрэхгүй шүү ингээд түлхэж байгаа. Тэгэнгүүт нь энэ дээр шууд бид нар short арилжаанд орж болох үжээ. За ингээд энд бол safe, энд aggressive орсон бол boom. Энэ одоо ерөөсөө энэ чи евро доллар биш тий. Евро доллар 1.12-13-аас 1.1150 хүртэл шинжээ бас овоо хөдөө хөрөх хэдэн хөрхөн пипний бол ашиг хийх байжээ залуусаа. Евро доллар бол сүүлийн үед бол нэг хөдөлж өгөхгүй ингээл нэг range болчихсон байгаа шүү дээ. За мэдээж мөнх чинь нэг жишээнээр зогсдоггүй, хоёр дахь жишээ байна тий. За breakout trading хоёр дахь жишээ. За энэ бол өчигдөр одоо Roku гэдэг хувьцаанаар бол гарсан. Би бол энийг бас хараа сууж ирсэн гэхдээ төдийлөн бас арилжаанд орч чадаагүй. Тэгээ өчигдөр өнөөдрийнх хичээл бэлдээд байж байхдаа бас сайхан арилжаанд орох боломжууд байж дээ гэж харж илаа. За ханш яасан? Pivot points-ийн дээр нэгдэнгүүтээ шууд дээшээ өсөх гэж үзсэн боловч энд өстө амар resistance үүсгэсэн тийм. Хэрвээ бид нар өмнөх өдрийн одоо ханшийн үйлдэлийг харах юм бол өссөн байдаг. За бүгдээ энэ харъя. За өмнөх өдөр бол ханш бол сайхан ингээ өсөж ирсэн. Тэгэнгүүтээ энд одоо юу үүсгээд? Энд одоо ийм айхтар resistance үүсгээд энэ бол ерөөсө баг одоо inverse hammer гэж бол бид нар үзэж болно шүү дээ. Inverse hammer. За энэ inverse hammer үүсгэхэд бол би бол short орж болж байна. За тэгээд одоо залуусаас асууя. За би inverse hammer үүсгэхэд би short орлоо гэж бодъё те. Resistance нэгийг сэтэлж чадсангүй inverse hammer үүслээ надад хоёр confirmation байна. За болий юу яач MACD нэмчээ. Зүгээр те юу яахын тулд. MACD нэмсэн чи яасан? Яг inverse hammer дээрээс MACD бас унаад ороод ирсэн байх нэ. За эндээс би inverse hammer дээрээс би short орлоо гэж бодох юм бол stop loss-ыг хаана тавих вэ залуусаа? Stop loss resistance 2-ын дээр тавина те. Энд буюу эндээс би short ороход stop loss-ыг resistance 2-ын дээр тавина. За зүйтэй. За дараагийн арилжаа бид нар хаана орж болохоор байсан бэ залуусаа? Дараагийн арилжаа бид нар хаана яаж орж болохоор байсан бэ? Pivot point задарсан байгаа юм тий. За дараагийн арилжаа бид нар эндээс short орсон. Тэгсэн чинь маруу бозу гараад ирсэн тий. За бид нар сайхан эндээс short орсон газараа бид нар сайхан ашиг хийгээд эхэллээ. Маруу бозу гараад ирлээ. Миний хувьд бол би одоо дахиад эндээс бол short орох. Би лав байсан бол би хэрвээ яг энэ арилжааг хараа суучсан бол яг эндээс би дахиад short орно. Эндээс дахиад short орно. За эндээс би дахиад short орохдоо одоо stop loss-ыг хааш. Би яагаад эндээс дахиад short орж байгаа вэ? Би бол энэ дээр шууд aggressive үзэж байна. Яагаад вэ? Inverse hammer-ийн дараа маш том маруу бозу гарч ирлээ. Энэ бол ерөөсөө confirmation өглөө. За pivot point задрах юм байна гэж үзлээ. Би short орлоо. Одоо stop loss-ыг хааш нь явуулах вэ? Resistance-ийн нэгтэй. За ингээд resistance нэг рүү бэ stop loss аваад ирлээ. За тэгээ ингээд харсан чинь ханш доошо унаад энд ногоон candle гарчлаа. Энэ ногоон candle дээр би яах вэ? Энэ ногоон candle дээр яах вэ? Take profit. Яг зөв. Маш зөв залуусаа. За би ногоон candle дээр take profit авлаа. Ханш одоо тэ pullback хийж гин би pullback-ийг хүлээж байгаа шүү дээ. Тэгээ энд улаан candle гарахад би яах вэ? Дахиад short орж болчих тий. Дахиад short орж болчих. Дахиад энд одоо short орж болно. За тэгээ stop loss маань хаана байх вэ? Stop loss маань pivot points-ийн дээр тий. За ингээд бид нар дараагийн take profit level буюу stop одоо support 2 дээр бид нар take profit-ыг хийж болж байна. За эндээс short ороход бол надад эрсдэл байгаа юу? Надад ямар эрсдэл байгаа? Би энэ support нэгээс short ороход надад эрсдэл байх уу? Эрсдэл байхгүй те. Би бүр одоо stop loss болсон ч гэсэндээ энэ арилжаанаас бол энэ хувьцаан дээр би ашигтай гарч байгаа байхгүй. Тэгэхээр миний сэтгэл зүгийн хувьд ч гэсэндээ үнэхээр сайхан би бол энэ арилжааг цаашаад явуулаад одоо бариад байх сэтгэл зүйн хатуужилттай бол байх юм аа.
Би эндээ short орсон, энд гарцсан юм чи яах юм? Ашигтай. Stop loss болсон ч гэсэндээ би ашигтай. Хамгийн гол нь энэ хоёрт орох одоо resistance-ний pivot points дээр адилхан хэмжээнүүдээр л орох хэрэгтэй. $300 орсон бол яг адилхан 300. Энд 300 гэж орсноо энд $3,000 ордог байхгүй хүмүүс. Хүмүүс энд 300 гэж орсон энд $3,000 алдаад stop loss болоод тэгээд стожиг толгоогоо шаагаа суудаг байхгүй. Тийм байж болохгүй шүү залуусаа. Та нар яг л одоо scale in хийх буюу арилжаа руу орно гэдэг чинь бол ерөөсөө л нэг another one хийхдээ та нар яг адилхан мөнгөөр орж явах хэрэгтэй. Тэгэхгүй 300 гэж ороод энд $600 орж болох уу? Хүмүүс шундаг байхгүй юу? Энэ бол ерөөсөө яг нэг шунлын сэтгэл. Яг ингээд зааста өмнөх 2 левел дээр би $300 нөгөө хийсэн ашгаа айгу чамлаа л те fuck их мөнгөөр орчдөг байж гээл дахиж ийм боломж гарч ирэхгүй юм шиг сэтгэл. Тэгэл алддаг. Тийм болохоор мөнгөө зөв менежмент хийх. За би энэ мөнгөний менежментийн талаар бас дараа 7 хоногт ханаас заах болно. Мөнгөний менежмент бол ерөөсөө нэг position management тэгээ бүр position management орохдоо risk management. Би бүр таанахтай шүү дээ те. Хэдэн доллар би танаас айгүй гоё юм заана заяа. Хэдэн доллар алдаж чадхаас хамаарат арилжаанд орох мөнгөн дүнгээ та нар шийддэг тийм гоё аргачлалыг би та нарт зааж өгнө. За тийм болохоор та нар дараагийн удаа за би ерөөсөө $100 алдаж чадах юм байна. $100 алдаж чадах нь бол миний абсолют одоо максимум алдагдал байж болох юм байна. Тэгхийн бол би хэдэн доллараар арилжаанд орж болох уу гэдгээ хүн мэдчихлээр тэр арилжаандаа үнэхэрийн сэтгэл одоо итгэлтэй тий сэтгэл хатуужилтай бол орд юм а. Тийм учраас тэрийг бол дараа 7 хоногт заанаа. Тэгээд бид нэр мөн сая үтсэнчлээ энд бол aggressive байх хэрэгтэй байсан байна, энд safe байх хэрэгтэй байсан байна. За тэгээ эндээс бол бас за бид нар энд одоо хэрвээ aggressive үтсэн бол алдагдал хүлээх байжээ. Тийм учраас бас энэ болгоныгоо ялгаж салгах хэрэгтэй. За мөн одоо ханш одоо ингээд нилээн унаад ирчихсэн байхад дахиад шунаад өшөө цаашаа унахын юм шиг байна гэдээ бас шунаад иж болохгүй байх нэ. Та нар бас номоо унших юм бол энэ илүү ойлгомжтой болно. За манай Батуулд Баяраа асуулт асуусан байна. Pivot ашиглаж байхдаа багшаа өөр ямар индикатор ашиглах вэ? Та нар өөр ямар ч индикатор ашиглаж болно. Одоо жишээ нь би энэ Roku дээр MACD-ийг давхар харахад бол яа ингээ сайхан MACD бол confirm хийгээ явсан мөс inverse hammer дээр MACD доошо crossover хийлээ. Би short орлоо. Намайг энэ төвшнүүдээр short ороо явж байхад MACD яасан? MACD томорч гарч ирж исэн те. Та нар зөвхөн MACD crossover-оор зөвхөн одоо crossover-оор баталгаа авахаас илүүтэй бас MACD ингээд томроод энэ fast lane бөгөөд одоо slow lane хоёрын хооронд ингээд зай үүсээд ингээд явах юм бол бид нараас давхар confirmation аавна гэдгийг та нар мэдж байгаа үстэй те залуусаа. Вау, за манай Жавхлангийн төрсөн өдөр гинэ. За бүгдээрээ жавхландаа төрсөн өдрийн минь төргийа. Төрсөн өдрөөр хичээлээ хийгээ суучаад үнэхээр мундаг залуу байна. За баяр хүргээ. Зя үргэлжлээд. За хамгийн сүүлийн сэдв. Хамгийн сүүлийн орох зүйл тэгээд та нар сайхан амарч болно, жавхлан төрсөн өдрөө тэмдэглэж болно за. Тэ лаа үлэхээр лаага харж сууж явах юм бол дараагийн төрсөн өдрөө илүү гоё тэмдэглэх юм билүү те бас. За тэгээд нөгөө өөр ямар индикатор ашиглах вэ гэж ярьсан шиг те. За энд бол би бол MACD-г бол бас ашиглаж болж байна те. MACD маань ингээд томроод надад confirmation өгөө явж байна. За бас давхар одоо бас юу гэдэм бэ? Moving average-ийг бас ашиглаж болох юм. Moving average би бол ямар moving average ашигладаг? Би нөгөө 9 exponential moving average-ийг би short term арилжаанд ашиглах туфтаа те. За тэгээд давхар одоо moving average-ийг ашигласан бол яах нь? Moving average бол хангалттай сайхан доошоо ороод ингээд яг биднэрт одоо short арилжааны баталгаа болоод явсан байжээ. За залуус одоо энэ арилжаанд ороход жишээ нь хараа. Inverse hammer, resistance 1, Marubozu, moving average, MACD гээд биднэрт 5-5 баталгаа гарах боломжтой байжээ. Дажгүй залуусаа. Өнөөдрийн хичээл таалагдж байна уу?
Өдөр болгон солиотой гэдэг. За баярлалаа. Өдөр болгон солиотой байж чадчихвэл тэгээд одоо миний сэтгэл бол их сайхан байна, их баяртай байна те. Та нар үнэхээр ингэж гоё юм сурч авч байгаа бол хүн бас одоо юу гэдэг юм байна. Би бас ингээд өөрийнхөө одоо за ингээд хувьцаа арилжаал яваадах юм, форекс арилжаал яваадах юм, мөнгө яг хөө сайхан олж ийн, хангалттай олж ийн. Гэтэ тэгээд ингээд миний нэг юм сэтгэлд нэг юм дутаад байдаг байсан байхгүй юу хийвэл би ингээд өөрөө гоё сэтгэлийн таашаал идэх юм болоо гэсэн. Яг одоо та нарт ингээд гоё юмаа заагаа та нар ойлгоод буцаад та нар одоо надад солиотой багшаа үнэхээр гоё байна гэд ийм одоо фидбек буюу те комент өгөхөд бол надад бол үнэхээр гоё сэтгэл бол аюу гоё байдаг. Аюу гоё урамтай байдаг тий. Тийм учраас энэ магадгүй бас миний бас амьдралдаа хийх ёстой зүйлсийн нэг байсан юм шиг байна. Хүмүүст одоо мэдлэг түгэхтэй хүмүүс зааж сургах энэ бол бас миний бас нэг хийх ёстой зүйлс байжээ л гэж одоо бодож сууш штэ тий. Зя олон тав үгээр яах вэ? Үргэлжлээд дараагийнхаа сэдв. Одоо хамгийн сүүлийн сэдв. За бид нар байна шүү дээ тий. Pivot points-ыг ашиглаад тухайн өдрийн market sentiment-ыг олж болдог. Дахиад сайн сонсоорой. Бид нар pivot points-ыг ашиглан тухайн өдөр зах зээл хаашаа явах нь вэ гэдэг талаар бас одоо санаа авч болдгоо гэсэн үг. За хэрвээ шүү дээ ханш одоо энэ pivot point гэдэг байгаа те. Хэрвээ ханш одоо энэ pivot point энэ P-ийн дээр нээгдээд энэ дээр нээгдсэн чихтэй байгаад ах юм бол дүн динжигнээд одоо pivot point-оос доошоо орохгүй ингээд pivot point-ийн дээр ингээд динжигнээл ингээд байгаад ах юм бол энэ бол bullish байдлыг илтгэнэ. Ханш бол өсөж магадгүй байх шүү гэсэн тохиог бол бидэрт өгч идэг. За тэгээ бид нар бол ийм үед бол long арилжаанд орохыг бол эрмэлзэж болно. За харин эсэргээрээ одоо ханштэй pivot points-ийн одоо доор байгаад pivot points-оос одоо доор нээгдээд тэгээд доор одоо байгаад ингээд доор динжигнээд байгаадах юм бол бид нар бас short арилжаанд орох sell тал руугаа илүү одоо харж болно гэсэн үг. Энэ бол bearish байдлыг илтгэнэ. За юу гэсэн үг вэ гэхээр биш үү те. За одоо жишээ нь энэ жишээг бүгдээрээ харъя те. Энэ бол өчигдөр доллар Японы йен бол жишээ байна. USD JPY. За энэ яасан? Ханш дөнгөж нэгдээд ерөөсөө ингээ pivot points-ийн энэ pivot-ийн одоо дээр л ингээ динжигнээд байгаадсан те. Pivot-ийн дээр байгаадсан. Pivot руу нэг доош орох гэж үзснээр бас дээр байгаадсан. За ингээ pivot-ийн дээр байгаа үеэсээ бол ерөөсөө pivot points-ийн бүр доошооч орлого pivot points-ын доошооч орлого одоо тэр чигээрээ ингээд цаашаа өсөө явчихсан тий. За бүр одоо resistance 2 хүртэл. За энэ бол за эн чинь баг Японы йений хувьд бол баг нэг 40-50 пипний хөдөлгөөн хийсэн байна. Доллар Японы йен бол ерөөсө хөдөлж өгдөггүй шүү дээ. Гэтэл энэ бол 40-50 пипний хөдөлгөөн хийсэн байна. Энэ бол хангалттай хөрөх ашиг хийж болох байж. За энэ бол bullish байдлыг илтгэжсэн байна. Pivot points-ийн дээр байгаад гэсэн. Pivot points-ийн дээр ингээд динжигнээд байсан. Тэгээд дээшээ өссөн байх нэ. За энэ жишээг харъя. Гэтэл эсэргээрээ яасан? Энэ бол pivot points-ийн доор нээгдсэн. Pivot points руугаач бүр хизээж pivot points-ооч шалгасангүй. Pivot points-ыг бүр юм чинээ авч үдсэнгүй. Хүн байж гэж бодсонгүй гэдэг шиг тийм. Энэ pivot points-ыг бол ерөөсө тоохгүй ингэж доор нь байсаар байгаад доошоо ингээд гоожоод энийг бол одоо гойжих гэдэг melt down бүр хайлж уурсах гэдэг тийм melt down хийгээд ингээд явчихжээ. За энэ арилжаанд орж чадсан бол энэ ч одоо юу вэ? 1.1230 та 1.1 юу гэдэг ч юм чи. За мэдхгүй ч одоо хэдэн ч пипний юу байгаад та тооны машинаар бодохгүй бол бас толгой эргээд тийм. Энэ бол үнэхээр сайхан ашиг их боломжтой байж. Тэгэхээр pivot points-ийн дээр ханш pivot points-ийн дээр динжигнээд ах юм бол bullish байдлыг илтгэж болно. Bullish байдлыг илтгэж болно шүү залуусаа. Болно. 100% баталгаатай биш. Илтгэж болно. Ханшийн өсөх магадлал өндөр. Bullish sentimentтэй байна гэдэг бол 100% баталгаатай гэсэн үг бол ерөөсөө биш те. За хэрвээ ханш pivot points-ийн доор байгаадах юм бол доошоо унах голдрлогтой байж болно. Тэгээ bearish sentiment агуулж болно. Энэ бол 100% баталгаатай зүйл шүү. За тэгээ бүгдээрээ ингээд ханш одоо pivot points-ийн доор динжигнээд байгаа үед те одоо өөр одоо бас ингээд
юу ч байдیں۔ За одоо чинь энэ жишээ байна те. Одоо энэ үед бол бид нар юу харж болох вэ? MACD-га харж болно те. MACD харахад хараа MACD ингээд дээшээ гарах гэсэн боловч MACD бүр ямар ч ингээд дээшээ гарч чадахгүй айгүй одоо хүчгүй байгаа юм те. Нэгдүгээр, хоёрдугаар за энэ одоо нөгөө 9 moving average бол ерөөсөө тэр чигээрээ ханшийн дээр байсан. Ханш бол тэр чигээр 9 moving average-ийн доор байсан. Бид нар бол ингээд давхар баталгаа авч болно. За stochastic гүү тэгээ бүгдээрээ баталгаа аваад юм чинь ойлгомжтой байгаа юм шүү дээ. За би танаас хэлсэнтэй ханш болвол pivot points доор байх юм бол bearish sentiment агуулж байж болно гэж хэлсэнтэй. Гэтэл яасан байх нь өчигдөр одоо oil те газрын тус яасан байх нь хэдий pivot points-ийн доор динжигнээ лсэн боловч өдрийн төгсгөл рүү бол маш хүчтэй өсөөд pivot points-ыг гатлаад resistance нэгийг гатлаад ингээ яваад өгчихсөн. Тийм болохоор бас 100% байнга одоо баталгаатай энэ нь ажилдаг гэсэн үг биш юм аа. Pivot points-ийн дээр байлаа гээл дээшээ явна гэсэн үг бас 100% биш юм аа. Ерөнхийдөө бол магадлал өндөр гэхдээ 100% биш юм шүү залуусаа. Тийм учраас те бид нэр одоо жишээ энэ жишээнээс бид нар одоо ямар сургамжуудыг авч болох вэ гэхээр арилжаанд орохдоо, short арилжаанд орохдоо үргэлж одоо тий long арилжаач, short арилжаач үргэлж stop loss тавих, байнгын stop loss-ыг ашиглах. За тэгээ ханш бол одоо заримдаа ямар ч шалтгаанаас одоо ихэнхдээ бол мэдээнээс болдог тий ямар ч шалтгаанаас болоод одоо ямар ч техник дүн шинжилгээ дүрм журмыг хайхралгүйгээр өсөж одоо унаж бол хөдөлж болноо тий. За тэгээд pivot points-уудыг бид нэр дангаар нь ашиглаж арилжаанд орч болохгүй. Бусад арга техникүүдтэй хослуулан ашиглах хэрэгтэй. За бид нар жишээ нь энэ евро доллар дээр өчигдөртэй pivot points-ийн доор динжигнээдсэн доош унах гэдэг юм шиг байна гэдгээ бид нэр энэ moving average-аар бид нэр confirm хийж чинь MACD харахад ингээ MACD-ийн ногоон зураас бол ерөөсөө өөдөлсөнгүү илүү улаан талтай байна гэх те бид нэр ингэж confirmation авч болж байгаа. За өчигдөр жишээ нь oil дээр те oil яасныг ингээ харахад хараа хэдий oil pivot points-ийн доор байсан ч гэсэндээ яасан MACD овоо ногоон зааж исэн байна, улаан ногоон ялгаагүй байна. За мөн moving average манай 9 moving average бол ерөөсөө чиглэлгүй байсан байна. Тийм учраас энийг бас бид нэр шууд доошоо орно гэж батлахад хэцүү. Тийм учраас бусад индикаторуудаараа батлах хэрэгтэй. За тэгээд oil бол өдрийн төгсгөл рүү ингээ өсөө явчихсан шүү. За ойлгомжтой юу залуусаа. Яаж pivot points-ыг ашиглан market sentiment буюу аль нэг тал руугаа ханш одоо явж болох талаар бид нэр санаа одоо idea авч болох нэ. За манай залуус одоо TD Ameritrade дээр stop loss-а тавьж чадахгүй байгаа юм шиг байна тий. Та нарын ууг нь шүү дээ. Иймэрхүү юм аа бол зүгээр YouTube-ээс хайхтал гараад ирнэ шүү дээ. TD Ameritrade яаж stop loss тавих вэ гэх тий. Би одоо яг одоо орсон арилжаа байхгүй болохоор stop loss тавихыг харуулах хэцүү байна л. Демо руу ч одоо сурах нь хаашаа чи. Та нар нэг демо арилжаанд ороод тэгээд stop loss-ыг яаж тавих вэ гэдэг үзээрэй заяа. Та нар stop loss-ыг яаж тавих вэ гэдэг нэг YouTube-ээс ороод Google-дэд үзээрэй. TD Ameritrade дээр. За юун дээр trading view дээр бол амархан шүү дээ. Trading view бол те одоо жишээ нь би за oil одоо энэ pivot points-ийн дээр динжигнээд байна. Би одоо oil-ыг эндээс одоо long орё гэж бодъё л доо. За тэгвэл одоо яах вэ гэхээр шүү дээ те. Миний trade гэдэг цон хачиж байна. Trade, create new order те. За би oil яах вэ? За би 100 ширхэг 100 баррел одоо oil би авъя гэж бодъё. За би энэ дээр авах гэж бодъё те. Тэгээ яасан энэ хажуу талд чараа take profit. Хэд дээр take profit авах уу? Price-а бич гэж. За би яа.
$58 дээр take profit авъя. 58 дээр. За stop loss хизээ stop loss тавих уу? За би support 1-ийн дор stop loss тавья. 56 дээр stop loss тавья гэх. Ингээ эн чинь байж байгаа юм тийм stop loss take profit. Та нар захиалганд орох болгонд иймэрхүү зүйл харагдчих болно. Энэ бол маш амархан за. Тэгээ бид нэр buy гэж ингээл арилж байгаа өгч чинь. Тэгээд эн чинь араа ингээ байж байгаа юм. За trading view дээр stop loss мосыг өөрчлөхөд бол маш амархан. Та нар зүгээр ингээл зөөчнө. Ингээ зөөчдөг. Ингээ зөөчнө. За бид нар take profit stop loss тавихад бол те тухайн үеийн арилжааны нөхцөл байдлаас хамаарна гэж бол бид нар мэднэ. Яг одоогийн байдлаар би stop loss-ыг бол support 1-ийн доор тавих нь бол ухаалаг арилжаа биш. Яагаад вэ? Би support одоо би stop loss-ыг support 1-ийн доор тавих нь бас нэг ухаалаг арилжаа биш. Энэ яагаад вэ залуусаа? Энэ яагаад вэ? Алдагдал. Энд ч одоо take profit хийхээс илүү одоо бас алдагдал хүлээх гээд байгаа юм шүү дээ, тийм учраас би stop loss-оо тэргүүл энэ pivot point задахгүй байгаа юм чи stop loss-оос жоохон дээшлүүлээд stop loss-ыг те за $57 дээр тавилаа гэж бодоход. За stop loss-ыг 56.72 дээр тавилаа гэж бод. Тэ энэ pivot points-ийн доох нь. Одоо харин би одоо $50 эрсдээд одоо юу гэдэг юм бэ? $52 эрсдээд $76 төлрөө үзэж гин гэдэг бол бас боломжийн болов. Тийм учраас бид нар бас арилжаанд орохдоо risk to reward ratio гэдгээ байнга бодож явах хэрэгтэй маа. За яа. Pivot points 30 минутаар ч үйлчлэнэ. 30 минутаар ч ялгаагүй үйлчлэнэ. Зүгээр 30 минутаар харахад л жоохон хэцүү болчихдог болохоос. Бид нар чинь энэ ханшийн нөгөө pivot points-ыг яаж одоо шүргэж байгаа нөхцөл байдлыг бид нар харах хэрэгтэй болчихж байна. Тийм учраас би аль болох 15 минутаар харах туфтаа тийм аа. За нэг ганц өөр асуулт нь хариулчих. Энэ юу гэж юм? Хаа яваал. За энийг бол хариулцсан. Ямар индикатор ашиглав вэ? Ер нь бол өдөрт pivot points-оос дотор л арилжаа хөдлөн гэж ойлгож болох уу? Заавал тийх албагүй үстэй багшаа. За манай залуус энд хариулаарай. Ер нь бол өдөртөө pivot points-оор хөдлөн гэж ойлгож болох уу? Заавал тийх албагүй үстэй гэж. Та нар юу гэж бодож байна залуусаа? Манай залуус юу гэж бодож байна? Албагүй тий. Ханш бүр ерөөсөө хөдлөхгүй ч байж болно. Ханш pivot points-тойгоо бүр наалдаад явсаар байгаад хаагдаж болно. Эсвэл ханш бүх pivot points-уудыг эвдлээд хөдөлж болно тий. Тийм учраас бол ялгаагүй. Батэртний асуулт gold rate cut хийсэн гэж ойлгож болох уу гэнэ? Rate cut хийсэн гэсэн мэдээ ерөөсөө гараагүй байгаа шүү дээ. Rate cut хийсэн гэсэн мэдээ ерөөсөө гараагүй байгаа заяа. За Thinkorswim дээр pivot points-ыг одоо энэ trading view шиг зураастаа болгож болох уу гэж болдоггүй юм байлээ. Thinkorswim ганц юм нь pivot points ашиглахад жоохон хэцүү. Та нар яг одоо би бол яг нөгөө pivot points энэ нь аль нь юу гэдгээ бол сайн мэддэг болчихсон болохоор надад бол ялгаагүй. Одоо жишээ нь би бол энийг те. За энэ бол юу байна? Pivot байна, support 1 байна, 2 байна, 3 байна, resistance 1 байна, 2 байна, 3 байна гэж мэдчихэж байгаа. Та нар дөнгөж эхэлж байгаа хүмүүс бол аль болох ийм нөгөө зураастай платформыг ашиглах хэрэгтэй. За news хэрхэн нөлөөлж болох талаар хичээл орох уу гэнэ. Орноо. Одоо бүгдээрээ байна шүү дээ, тэ. Бид нар маргааш бид нар technical ороод бидний бүх technical үзэх юм ер нь дуусчихж байгаа шүү залуусаа. Танд бас баяр хүргэе. Маш их technical юм үзлээ. Маргааш technical ороод бидний бүх technical үзэх юм дуусна. 5 дахь өдөр бүгдээрээ fundamental analysis үзнэ. 5 дахь өдөр бүгдээрээ суур дүн шинжилгээ үзнэ. Эдийн засгийн онлууд орноо. Та нар тэрэнд бас одоо бэлтгэж байгаарэ. За яа. Одоо энэс цаашаа бид нар одоо техник анализ одоо юу үзэх вэ? Энд чинь бүр хангалттай их юм үзлээ те. Бид нар бас та нар бас нэг зүйлийг анзаараарай. Бити ингээд одоо юу ягаараа. Одоо жишээ нь та нар график дээрээ бүр 10 өөр индикатор, 10 өөр зураас зурж бити өөрсдийгөө одоо юу болохоор толгойг эргүүлээрэй. Би та нарт яагаад энэ бүх энэ аргачлалуудыг заагаад байгаа юм гэхэлэр хүн болгонд таалагдахгүй аргачлал гэж байдаг. Одоо жишээ нь та нарын зарим нь бол pivot points та нарт бол маш их таалагдчих болно. Тэгэх юм бол та нар pivot points-ыг ашиглана шүү дээ. Moving average pivot points MACD 3-аар хослуулж ашиглана шүү дээ.
Заримд нь бол pivot points жоохон сонир санагдаж болно. Тэгээд их юм бол нөгөө хүмүүс маань юугаа ашиглах вэ? MACD, RSI, stochastic Bollinger Band гэх тэ тиймэрхүү зүйлс аж. Тийм болохоор өөрсдийнхөө одоо хувьд аль нь илүү байна гэдгээ та нар олж мэдхийн тулд яах вэ? Demo дээр арилжаа хийж л олж мэднэ шүү дээ. Demo дээр арилжаа хийхгүйгээр та нар аль нь надад тохирох, аль нь надад тохирохгүй, би алийг нь ашиглах үгүйгээр та нар хизээч мэдэж чадахгүй заа. Тийм учраас За Батгаргийн та арилжааны орохдоо чекийг шалгадаг гэж байсан да. Яг ямар үзүүлэлтүүдийг заавал шалгадаг вэ гэж. За энэ бол нөгөө trading journal одоо journal Монгол англи хольж ярих яасан юм. Trading journal. Journal. Одоо би арилжааны журнал хөтлөх талаар та нарт ярин заяа. Тэгэхээр арилжааны журнал хөтлөхдөө би одоо энэ юу чек хийдэг вэ гэдэг талаар та нарт хэлээд өгөн. За амар like trading journal гэсэн чинь бүр хэл ам сонирн болдог шүү. Зя. Тэгэхээр юуг одоо чек хийдэг вэ? Чеклистийн талаар би танаас trading journal-ын талаар ярихдаа хэлж өгнө. За pivot points-ын заавал өчигдрийнхийг ихэнхдээ хардаг уу гэж байна. За pivot points-ыг харахтаа би өчигдөр pivot points-уудаа яаж хөдөлж исэн байна? Тэгээ өнөөдөр pivot points-уудаа яах нь вэ гэдгийг хардаг. Одоо жишээ нь шүү дээ. Gold дээр ихэд ч өчигдөр pivot points-уудаа дагаж хөдөлчихсэн байна уу яах нь вэ? Тэгээ өнөөдөр яах нь гэдгийг хардаг гэсэн. За pivot points урт хугацааны арилжаанд ашиглахад хэр үр дүнтэй вэ? За би pivot points-ыг урт хугацааны арилжаанд бол төдийлөн ашигладаггүй. Тийм болохоор бас нэг төдийлөн бас нэг лаг бол гэж хэлэхгүй. Гэхдээ та нар өөрсдөө туршаад үзэх хэрэгтэй те. График дээр сайн хар урт хугацааны байдлаар бол яаж дагаж явж ийн гэдгээ сайн харах хэрэгтэй. Futures options яаж трейдинг талаар заах уу? За би хувьдаа бол futures options-ийн талаар бол та нарт заахгүй. Та нарт бол forex гэдэг хангалттай одоо зах зээл байна. Би яагаад өөрөө options хийх юм бэ гэхээр Америкт нөгөө CFD буюу одоо жишээ нь Америкийн зах зээл энэ бусад зах зээл дээр байгаа одоо энэ S&P 500-ийн CFD энэ гэх мэтлийн юмнууд ч байдаггүй учраас би futures ES одоо E-mini futures гэдэг юм хараад идэх байхгүй. Тийм учраас та нарт бол энийг сурах ямар шаардлага. Та нарт хангалттай leverage байх болно. Би бол options futures-ыг яагаад ашигладаг вэ гэхээр би leverage авах гэж те. Хувьцааны зах зээлд ганц миний авах leverage бол тэр байдаг. Тэгэхээр яг бүр дараа сонирхсон хүмүүс бүр одоо хувьцааны зах зээлд илүү түлхүү арилжаа хийх сонирхолтой хүмүүс бол би тусад нь бас одоо futures options-ийн анги бол бэлдэж болно. Түүнээс бол яг та нартаа бол futures options заахгүй. Тэглэж та нар бас нөгөө брокер те одооны брокерүүд ч амар сайжирсан та нарт хувьцааг хүртэл одоо forex-ийн платформ дээр арилжаа хийх боломж олгоцсон шүү дээ. Бид нар одоо хувьцааг бид нар одоо энэ хувьцаа тэгэл энэ forex-ийн арилжаан дээр зах зээл дээр байгаа үнэт цаасууд бид нар юуг арилжаад байгаа гэхээр certificate of difference буюу certificate of difference contract гэдэг юм арилждаг. Тэр нь юу юм бэ гэхээр брокертойгоо үнийн зөрүүгийн одоо дэнчин тавих тийм солилцоо хийгээд байгаа байхгүй та нар чинь. Би та нарт хэлсэн шүү дээ. Алт худалдаж авах гэхээр алтыг одоо биетээр худалдаж аваад аливаа нэгэн банкны сейфэнд хадгалдаг юм ерөөсөө биш ээ. Алтны үнийг өснө гэж дэнчин тавьж байгаамаа гэдэг. Тийм одоо дэнчин тавих одоо зохицуулга байхгүй юу? Америкт болохоор тэр дэнчин тавих зохицуулга нь айгүй хуулиар хориотой. Тийм учраас би leverage авахын тулд options futures-ыг ашигладаг юм а. Тийм учраас та нарт бол options futures заах бол нэг шаардлага байхгүй хаа гэж бодож байна. За манай залуус өнөөдөр хичээл энэ хүрээд өндөрлөлөө. Өнөөдөр хагас хичээл орлоо. Тэ? 10 жилд их сургуульд ингээл нэг хагас хичээл ороод дуусахад айгүй гоё байдаг гэсэн чинь тэ. Явж гаанз ороод тэгээ та нарын хувьд бол одоо орой учраас халбаг пив уугаад тэгээд сайхан амарцгаагаарай. Нойр гэдэг айгүй чухал шүү. Нойр гэдэг хамгийн чухал. Та нар заавал 7-оос 8 цаг унтж байгаарай. Би бол хамгийн багтаа 7 цаг унтдаг. Та нар намайг өглөө 5 цагт босоол ахын яаж ингэж унталтаа зохицуулт ингээд бас гайхаад ах шиг байсан. Би бол яг 10 цаг гэхэд бол орондоо орж байгаа. Одоо үүрийн 5 цагт босох хэрэгтэй үедээ. Тэгэл би яг өглөө 5 гээд босч байгаа. Тэгээ хэрвээ зарим үед унтаж чадаагүй байх юм бол өдөр заавал унтаж жоохон одоо нойр бас авдаг байгаа. Тийм учраас та нар ч гэсэндээ сайн нойроо аваарай. За баяртай залуучуудаа сайхан амарцгаарай та.